Өдрийн мэнд төргийн үзэгчтэй за маргааш Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр болохтой холбогдуулан аймгийн сонгуулийн орооны дарга Батүлзийг студид ирсэн байгаа. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Оронтой аймгийн хэмжээнд одоо хичнээн сонгогч саналаа өгөхөөр нэрсэн жагсаалтанд бүртгэгдээд байна. За өнөөдрийн хувьд л зөөврөөр бас саналаа өгөх иргэдийн саналыг авч байгаа. Энэ талаар та ихлэд мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр өнөөдөр бид нэр сонгуулийн хуулийн заасны дагуу санал хураах өдрийн урд өдөр нь битүүмжилсэн саналын хуудас хайрцаг явж саналыг авдаг байгаа. За энэ дээр бол хуулийн заасны дагуу одоо санал хураах байранд өөрийн биеэр очиж чадахгүй эрүүл мэндийн хувьд шалтгаантай. За мөн ажиллагаанд ажиллаж байгаа албаагч мөн хорих ангид одоо баримтлагаанд байгаа иргэд гэх мэт энэ улсуудыг бол зөвөрийн битүүмжилсэн хайрцагаар саналыг авдаг байгаа. Аймгийн хэмжээнд 1103 хүн одоо бүртгүүлсэн саналаа бүртгүүлсэн байгаа. За эндээс бол одоогийн байдлаар 341 хүн сонгогч саналаа өгөөд ингээд 30 гаруй хувьтайгаар аймгийн сонгуулийн ажиллагаа хэвээр үргэлжилж байна. За аймгийн хэмжээнд бол маргааш одоо нийт хэрн аймгийн хэмжээнд бол 51819 сонгогч нэрсэн жагсаалтанд бүртгэгдсэн байгаа. За ингээд энэ иргэд маань одоо бүгд одоо саналаа идэвхтэй сайн өгвөл аймгийн эрсцүүд бол сайн байж сонгуулийн үйл ажиллагаа хэвээр явагдах юм нөхцөл болцоо бүртгэр байгаа. За энэ жилийн хувьд зөвөрийн харьцаар санал авах иргэдээр нэмэгдээд ковидтэй холбоотойгоор гэрийн тусгаарлалтанд байгаа болоод магадгүй эмнэлэгт байгаа иргэдээс хамрагдах бах тийм ээ. Тэгэхээр нийт одоо хичнээн иргэд 1103-аас хэдэн одоо яг энэ ковидтэй холбоотой тусгаарлалтанд байгаа иргэд эзэлж байна. За гэрийн тусгаарлалтанд нийт 189 сонгогч манай дээр бүртгэгдсэн байж байгаа. За мэдээж өмнө нь бол зөвхөн эрүүл мэндийн шалтгаан өөрийн биеэр санал хураах байранд очиж чадахгүй те. За мөн одоо ажиллагаанд ажиллаж байгаа ч юм уу одоо харуул хамгаалтын байдал дээр байгаа мөн одоо баримтлагаа байранд дээр байгаа улсууд саналаа өгдөг байсан бол энэ удаа дээр за гэрийн тусгаалт гэдэг зүйл шинээр гарч ирсэн. Энэ бол нэгдүгээрт одоо олон нийтийн эрүүл ахуй аюулгүй байдалтай холбоотой. Хоёрдугаарт бол хорио цэрийн дэглэмийн үед бол басад нөгөө хүн маань гарч олон нийтийн дунд орохгүй байх нэгэнт хорио цэрийн дэглэм байгаа учраас энэ нөхцөлийн үднэс гэрээр нь очиж авч байгаа. За энэ дээр бол аймгийн хэмжээнд 189 хүн одоо санал өгөхөөр бүртгэгдсэн байж байгаа. Гэхдээ бол аймгийн хэмжээнд бол нийтдээ бол бас 1000 гаруй хүн гэрийн дэглэмд байгаа. Гэхдээ хэдий тийм боловч тэр 1000 гаруй хүнээс 189% буюу 20% нь л бид нар саналаа өгье гэж өөрсдөө хүсэлтээ гаргаж байгаа. Өөрсдөө хүсэлтээ гаргасан иргэдээс бид нар саналыг авч байгаа. Нөгөө хүмүүсүүд маань зарим хүмүүсүүд маань бол бас гэрээр хүн оруулах дурггүй хэдийгээр тийм боловч бусдтай харьцах дурггүй. Гэхдээ бид нар бол саналыг бол энэ удаа гэрээр нь нэвтэрч орохгүй байгаа. Зөвхөн гэрийнх нь үүдэн дээрээс нь саналыг нь авах нь хараад биеийн байцаалтыг шалгаад ингээд эрүүл мэндийн ажилтан сонгуулийн ажилтан биш зөвхөн эрүүл мэндийн ажилтан тухайн иргэнтэй халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад ингээд тэр иргэнээсээ саналыг авахаар ингээд зохицуулж ажиллаж байгаа. За энэ удаагийн сонгуул гарсан нэг дэвшилтэд бол бүх хэсгийн ороодыг камержуулсан байгаа. Дээрээс нь бас нэг онцлог нь сонгуулиа өгсөн иргэн бүрийн гарын хуруунд дээр нь одоо тэмдэглэгээ тавина гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр өмнө нь бол янз янзын маргаан үслээ гэдэг хэсгийн ороонууд дээр янз янзын маргаан үслээ гэдэг ийм зүйлүүд гардаг байсан. Тэгэхээр тэр маргаануудыг одоо баримтжуулах зүйл дараа нь үлдээгүй байдаг. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь чухам яг тухайн одоо маргаан юунаас бол шалтгаалсан сонгуулийн орооны буруутай байсан юм уу, ажиглагч юм уу, эсвэл сонгогчийн буруутай үйл ажиллагаа юм уу гэх мэтийн яг энэ нотлогдох боломжгүй байгаад идэг байсан бол энэ удаад нь бүх хэсгийн ороонууд дээр бүгдэнд нь камерын тавьж байгаа. За хөдөөгийн сүлжээгүй газруудад бол бүр бичлэгтэйгээр камерыг тавьж байгаа. Энэ бол 2 жилийн хугацаанд хадгалагдана. Ингээ 2 жилийн хугацаанд тухайн хэсгээр ямар нэгэн маргаан үүсээгүй байна гэж үзвэл таамаглалын газрын зөвшөөрлөлтөөр тухайн одоо бичлэгийг устгахаар ингэж хуульчлагдаж заагдсан байж байгаа. Тэгэхээр энэ маань юу хэлж байгаа гэхээр нэгдүгээр тэр саналаа өгж байгаа сонгогчийн саналыг ажиглахтаа гол нь биш. Энэ бол зөвхөн тухайн хэсгийн орон дээр одоо ямар нэгэн маргаан үүсгүй, хууль зөрчигдсөн үйл ажиллагаа явагдахгүй, иргэний эрх чөлөөнд халдсан байхгүй, мөн одоо сонгогчийн одоо саналаа нууцаар саналаа өгөх нь болцыг бүгдүүлээгүй байх вэ. За хөгжлийн мэргэжилтэд иргэдэд хэрхэн яаж үйлчилж байгаа талаар гэх мэтийн одоо хуулийн заагдсан зөрчлүүдтэй байгаа холбоотой асуудал байна уугүй юу гэдгийг шалгах үднэс хяналтын камерыг бол тавьсан байна. За интернетийн сүлжээтэй газрууд дээр шууд онлайнаар явагдаж байгаа. Одоо ялангуяа манай аймгийн төвийн 18 хэсгээр бол бүгд онлайнаар байгаа. Энэ дээр бол аймгийн сонгуулийн ороо болон сонгуулийн ерөнхий хороо шууд ажиглалт тавиад явж байгаа. Хурууны бэхэн тэмдэглэгээ гэж байгаа. За хурууны бэхэн тэмдэглэгээг бол бид нэр ер нь өмнө нь хэрэгжилжсэн. Энэ бол бас зөнгөө шинэ гарч ирж байгаа биш. Хурууны бэхэн тэмдэглэгийг хийдэг байж байгаа. Одоо энэ бол
бас яг сонгогч саналаа бүрэн төгс өгч гин үгүй юу? Нэг сонгогч дахин санд өгөөд байна үгүй юу энэ гэсэн. Одоо ялангуяа улсын бүртгэлийн мэдээлэлтэй холбогдуулаад энэ иргэдийн үйл ихтгэлцэл янз янз юм яваад байна. Гэтэл улсын хэмжээнд дахин товчхон өгөгдөл гэж нэг зүйл байдаг. Бид нар хорооны хэ гэж яриа сурцсан. Энэгээр бол улсын хэмжээнд нэг хүн нэг л бүртгэлтэй байгаад. Энэ дээр бол эргэлзэх тэнэгэлзэх юм юу ч байхгүй. Гэхдээ энийг л авшруулад хорооны бэхэн тэмдэглэгийг хийя. Тэгэхээр одоо энэ хорооны бэхэн тэмдэглэг хийсэн нь нэгдүгээрт бол бас хүн иргэнийхээ үргийг биелүүлээд би одоо бас саналаа өгсөн шүү гэдэг. Нөгөө талаар бол бид одоо хорооны бэхэн тэмдэглэгээ байгаа бол энэ хүн дахин санал өгөх боломжгүйгээр ингээд хязгаарлагдмал байх үднээс бэхэн тэмдэглэгээ хийж байгаа. За дээрэс нь энэ удаагийн сонгуулийн саналыг бүх 100% одоо гараар тоолно гэж байгаа. Энэ гараар тоолно гэдэг нь иргэдэд мэдээж яриг маш их таалагдж байна. Гэхдээ гараар тоолж байгаа тохиолдолд маргаан хүмүүск одоо ямар тохиолдлууд байж болох вэ? Ер нь бол гар тоолох гэдэг бол бас яг л саяныхтай адилхан гэсэн. Санал тоолох төхөөрөмжөөр уншаад дүн гарсны дараа өмнөх сонгуулиуд дээр яадаг гэсэн бол 50% нь төврийн аргаар гар тоолго хийдэг байсан. Гэтэл энэ удаад бол бүх хэсгүүдээр дахин одоо гар тоолго хийж байгаа нь нөгөөрөлөл баталгаажуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бүх хэсгүүдээр санал тоолно гэдэг бол санал тоолох төхөөрөмж одоо яг жинхэнэ одоо гараар одоо тоолж байгаа, нүдээр тоолж байгаа энэ хоёрын хооронд зөрөө үүсгэнэ үгүй гэдгийг л харж байгаа. Гэхдээ өмнөх тохиолдлуудад бол санал тоолох төхөөрөмж за тэр 50% дээр нь тоолж байгаа хэсэг хоёрын хооронд дээр бол зөрөө гарч ирсэн тохиолдол байхгүй. Энэ дээр бас нэг жоохон иргэдийн саналаа өгөлт. За нөгөө одоо машин бол ухаантай үйлдэл гаргахгүй шүү дээ. Зөвхөн тэмдэглэгийг л хараад явна. Гэтэл иргэд харахаараа бас нэрээ аль нь ч юм бэ гэж эргэлзэхээр аль сонгогчдоор одоо саналаа өгсөн юм гэж эргэлзэхээр зүйлүүд байдаг л да. Жишээлбэл би тэрийг бас тавханд танилцуулж үзэж байна. Тэ. За одоо жишээлбэл юу гэдэг ингээд саналаа өгч байгаа сонгогчийн өмнө ийм 100 дугуйнууд байгаад байгаа. За тэгэхээр энэ дээр нь одоо саналаа өгж байгаа сонгогчийн нэр ингээд байж идэг. Тэгээд за ийм ингээд нэрүүд нь ингээд зурдалт нь 100 дугуйнууд байж идэг. Гэтэл болохоор ямар зүйлүүд гарч ирдэг вэхээр за би энэ хүнийг ерөөсөө дэмжихгүй байна гэдэг ингээд дүүр ингээд бутчихдээ хүмүүс. Тэгчээд за би энэ хүнийг дэмжиж байгаа шүү тэмдэглэгийг нь урталтанд тавьчихдаг. Гэтэл санал тоолох төхөөрөмж маань энэ 100 дугуй доторхыг л уншдаг. Өөр бусад тэмдэглэгийг ерөөсөө уншдаг байхгүй. Гэтэл энийг ингээд 100 дугуйгаа ингээд бодож энэ дотор ингээд бодчихоор энэ тэмдэглэгээ хүчинтэй байна гэдэг нөгөө санал тоолох төхөөрөмж нь уншиж чинь. Гэтэл энийг бол гадна талтан тэмдэглэсэн байгаа учраас энийг санал тоолох төхөөрөмж нь уншихгүй. За тэгээд машин бол ерөөсөө батад саналыг өгснөөр ингээд энэ хоёр тэмдэглэг энд байхгүй учраас нэг л тэмдэглэгээ байгаа учраас санал тоолох төхөөрөмж нь ерөөсөө шууд батад санал өгсөн байна гэд энд одоо батад санал өгсөн байна гэд нэг тоогоор уншиж чинь. Гэтэл дараа нь энэ маань ингээд санал тоолох төхөөрөмжөс гараад ирэнгүүт иргэд ухаалаг хүн ухаалаг юм болохоор үгүй наадах чи батыг өгөхгүйгээ дараад энэ болдыг дэмжсэн байж тээ гэдэг ийм зүйл гарч ирдэг. Гэтэл санал тоолох төхөөрөмж маань бат дээр уншсан байгаа учраас дараа нь энэ хоёр дээр зөрүү гарах гэдэг. Нөгөө иргэд маань үгүй наад чи болдыг л дэмжсэн байж тээ ухаалгаар уншаад. Машин бол ерөөсөө яг энэ гурван тэмдэглэгээнийхээ хувьд л яригдана. Тэгэхээр энийг одоо зохицуултыг хийж өгсөн үү? За бүх хэсгийн хороондуудад ийм зүйлүүд өмнө нь гарч ирсэн туршлага байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яг энэ машины унших энэ төхөөрөмжийг л авна шүү гэдэг ийм байдлаар бол бүх хэсгийн хороондуудад бол чиглэл өгсөн байж байгаа. Нэгдүгээр ийм тохиолдлууд бол асар хэмжээгээр гарч ирдэг. За нөгөө талаас машин бол санал тоолох төхөөрөмж маань зөвхөн энэ одоо юуг л дугуул энэ доторхыг л уншина гэд тэмдэглэсэн байж байгаа. Энэ 100 дугуйгийн ерөөсөө 3/1-д нь тэмдэглэг орсон байвал уншина. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүмүүс энийг би дэмжихгүй байна гэдээ ингээд зурчдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг тодорхой хэмжээгээр 3/1-д орчиж байгаа учраас энэ саналыг бол уншиж байна. За гэтэл одоо жишээлбэл юу гэдгийг энийг зөв байна гэд ингээд тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр энийг бас уншиж байгаа. Гэтэл болохоор нөгөө ажиглагч нар болон сонгуулийн хэсгийн оронд ажиллаж байгаа усууд гар тоолгын ажил шилжээд ирэхээр өө эн чинь ингэхгүй шүү дээ. Заавал дүүргэн бодох хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ дээр зүгээр зөвлөсөн байгаа учраас эн чинь буруу гэдэг. Гэтэл санал тоолох төхөөрөмж маань нэгэнт энд 3/1 тэмдэглэг орцсон байгаа учраас энэ төхөөрөмж энийг бол уншичаад байгаа. Гэх мэт ийм зүйлүүд алдаанууд гарч ирдэг. Энийг бол бид нар бүгднийг хэсгийн орнуудаа заавал зөвлөгөө өгөөд явсан байна. Маш олон төрлийн тэмдэглээнүүд байдаг. Хүмүүс хэдийгээр бид нар ингээд 100 дугуйг яг үндсэндээ бол 100 дугуй дүүргэн бодох хэрэгтэй гэдэг ингээд заагаад өгдөг. Ингээд энэ маань ингээд дүүргэн бодсон байх хэрэгтэй. Нөгөө хоёрт нь бол огт тэмдэглэгээ хийхгүй байна гэж заасан байгаа. Заасан байгаа. Гэтэл одоо иргэд маань энийгээ зөв хичээд буруу байна гэд
Энийг болохоор ингэдэг эсвэл ингээд хэрэгс тавьчихдаг. Энэ зүйлүүд дээр нь болоод ирэнгүүт санал тоолох төхөөрөмж маань уншихгүй. Ягаад тэгэхээр 3 тэмдэглэг гурван хийсэн эсвэл 2 тэмдэглэг хийсэн нөхцөлд бол санал тоолох төхөөрөмж нь уншихгүй буцаад гаргах чинь. А энэ тохиолдолд болохоор иргэд маань яг үхээр дахиад саналын хуц авах. Нэг удаас дахиад саналын хуц авах хэрэгтэй байна. А тэгээд тэр ирэхээ идлээд за би ингээд алдаатай тэмдэглэгээ хийчлээ. Одоо уучлаарай би нэг тэмдэглэгэнд нэг дээр л ганцхан тэмдэглээ тавих байсан бол энэ удаад би 2 тэмдэглээ ч юм уу 3 тэмдэглээ тавьчлаа. Дахиад би саналын хуц авъя гэдэг. А энэ нөхцөлд бол ерөөсөө шууд өмнөх байсан саналын хуцыг хүчингү зүүн доод болонгийн хажиж хүчингү болгоод дахиад шинээр саналын хуц олгохоор ингэж зохицуулагдсан байж байна. За тэгээд иргэдийн нөгөө бас эрүүл мэндийн шалтгааны улмаас хараа муутай байх гэх зэрэгээр янз олон зүйлүүд байдаг. Ингээд 100 дугуй байж хаад энийх нь гадна талаар ингээд зурчдаг. Ингээд гадна талаар нь зурцсан нөхцөлд бол хүчингү болчиход. Гэхдээ энийг бол маш унш чинь. Ягаад тэгэхээр нөгөө 3 дээр нь ямар нэгэн тэмдэглэл хийлгүүг болохоор одоо нөгөө цагаан хуц гэж яриад байдаг. Яг тэр байдлаар ингээд уншиж чинь. Гурван дээр нь тэмдэглэл хийдэг учраас ингээд ерөөс энийг бол машин бол шууд чөлөөт уншиж чинь. Цагаан хуцын тоо оруулаад уншиж чинь гэсэн үг. Тэгэхдээ санал өгөөгүй. Гэхдээ хүчинтэй хуц. Санал өгөөгүй хуц гэдэг. Ингээд хэрвээ зүгээр дотор нь оруулаад ингээд будцсан байвал энийг бол машин уншиж чинь. Ингээд нэг санал байна гэдэг аваа явчих. Иймэрхүү зөрчилд асар хэмжээгээр байдаг. Иргэд маань ер нь бол янз янзаар дугуулсан байдаг. Одоо жишээлбэл ийм дугуй ардталт нь одоо жишээлбэл ингээд болдгоод нэр нь байхад яадаг вэ гэхээр ингээд бүхэлд ингээд дугуулчихдаг. Тэгэхдээ энэ дотор ингээд жоохон хагас ингээд ороод ингээд дугуулчихгод энийг бол машин уншихтаа санал тоолох төхөөрөмж уншихтаа хүчинтэйгээ санал уншчихдаг. Гэтэл дараа нөгөө сонгуулийн оронд альжгаас үн чинь буруу ингээд бүхэлд нь ингээд дугуулсан байна. Буруу байна гэдэг. Гэтэл энийг бол санал тоолох төхөөрөмж бол зөв байна гэдээ уншиж байна. Тэгэхээр санал тоолох төхөөрөмжөөс уншиж гарч иж байгаа энэ завруудыг бүгдээрээ маш олон жишээн дээр бид нар бүх байх өмнө нь гарч ирсэн алдаа дутагдал гар тоолгон шилжихэд ямар зүйлүүдээр хоорондоо маргаа үүсчихсэн гэх мэтийн энэ бүх зааварчилгаануудын бүгдийг гараа бүх хэсгийн оронд төрөгдсөн байж байгаа. Иргэд саналаа өгөө ирэхэд та одоо энэ 300 дугуйг аль нэгийг нь дүүрэн бодох юм уу альсэл дотор нь бодно шүү гэдэг юм уу гадна талд нь дугуйлж болохгүй шүү гадна талд нь тэмдэглээ хийж болохгүй шүү гэдэг энэ заавар зөвлөмжийг хүн болгонд өгөх үү? Хүн болгонд өгнө. Санал хураах төхөөрөмж рүү ингээд бүтгэн дээр бид нар очиод саналаа нууцаар өгдөг шүү дээ. Тэрний дотор талд нь бүр бүх зааварчлага хийсэн байж байгаа. За зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх 100 дугуйг дүүргэн бодож саналаа өгнө. Зөвхөн нэг 2 ба түүнээс дээшийг одоо бодсон тохиолдолд таны санал хүчингүй болно шүү гэдгийг нь анхааруулсан. Анхааруулгыг одоо санал хурааж одоо саналаа өгдөг яг тэр бүтгэнийх нь дотор талд нь бүгдийг үргэлжлэн хадаад өгсөн байж. Саяны жишээнээрээс харахад бол иргэд зарим тохиолдолд санамсаргүйгээр цагаан уцах байдал ажиглагдах нь шүү дээ. Тэгвэл одоо сүүлийн үед нэг гарч ирж байгаа асуудал байна л да. Олон нийтийн сошиал сүлжээнд иргэдийг одоо цагаан одоо хуудасаар санал өгөө, цагаан санал өгөө гэдэг ийм уриалга давлгаа бас нэлээд явж байна л да. Магадгүй эрс улсын хэмжээнд 50% хүрэхгүй цагаан одоо хуудас давмайлах юм бол цаг хугацааны болоод эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу тийм ээ. Ямархуу үр дагаврууд бий болох вэ? За энэ иргэн бол манай Монгол улсын үндсэн хуулийн заасан нэг чухал зүйл байна. Төрийн эрх байгууллагыг өөрийнхөө сонголтоороо дамжуулж төрийн эрх байгууллага сонгож байгаа иргэний өөрийнх нь хамгийн гол эрх байгаа байхгүй юу. Гэтэл тэр эрхээ цагаан хуудасаар өгнө гэдэг бол өөрийнхөө эрхээс татгалзаж байна гэсэн. Энэ бол одоо өөртөө олгогдсон аюул том тэр арчлын үн зарчмыг өөрөө гажуулдуулж байна л гэсэн. Тэгэхээр арчлын үн зарчим өнөөдөр юу байдаг вэ гэхээр хүн сонгох хэрэгтэй байна. Ялангуяа сонгуульд одоо намаа төлөөлж ажиллах хүн хэн байх юм бэ гэдгийг төлөөлийн байгууллагад боломжтой дамжуулж өгч байгаа. Аюул чухал том эрх нь. Арчлал өнөөдөр энэнийг бий болгож өгсөн. Гэтэл өөрөө ухамсартайгаар энэ эрхээсээ татгалзах гэдэг бол хамгийн бүтүүлэг асуудал болчихж байна. Тэгэхээр цагаан хуудасаар явуулна гэдэг бол нэгдүгээрт өөрийнхөө сонгох эрхээс нэгдүгээр татгалзаж байна гэсэн. Хоёрдугаарт энэний ард талд ямар зүйл гарч ирдэг вэ гэхээр өнөөдөр сонгуул явуулахад 26 тэрбум төгрөгийн асуудал өнөөдөр манай төсвөдөр тавигдаж гарч ирж байна. Тэр зүйл маань дахиад давтагдана. Яагаад гэхээр нөгөө саналын хугацааг дахиад л хэвлэнэ. Дахиад сонгуулийн хооронд ажиллах бүх зардлууд одоо ялангуяа халдвар хамгааллын дэглэмтэй байгаа энэ үед гарч ирж байгаа бусад энэ нэмэгдэл зардлууд бүгд л гарна. Нөгөө л иргэдийн одоо бид нар чинь саналын хуудасаар санд өгж байгаа иргэн болгонд одоо маск ингээд тараахаар ингээд явж штэ. Гэтэл энэ зардлууд маань дахиад гарна. Ягаад гэвэл сонгогч маань саналаа өгсөн байдаг. Гэтэл дахиад одоо энэ сонголт маань хүчингүй болоод ивэл бас хэцүү. За санал хэдийгээр цагаан хуудас маань эртсэндээ орж байгаа боловч энэ бас яг үндсэндээ Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо сонгуул бол 2 үеиштэй байдаг. За нэгдүгээрт бол эрс бол улсын хэмжээнд 50% байх хэрэгтэй. Хоёрдугаарт
тухайн нэг нэр дэвшигч нь одоо санд өгсөн сонгогчийн 50-с дээшийн сандыг авсан. Нийт сонгогчдын олонхын сандыг авсан баг. Нөгөөр нь 50-с дээшийн сандыг авсан баг. Гэтэл баахан цагаан утас хийгээд байвал үндсэндээ одоо хэдийгээр ирс үрж байгаа боловч нэг санд одоо нэр дэвшигч маань олонхын сандыг авахгүй байх нөхцөл бүрдэх ийм аюултай талтай. Хэрвээ тэгэх юм бол дахин нэмэлт санд хураалт гэдэг зүйл явагддаг. Тэгээ нэмэлт санд хураалт гэдэг зүйл явагддаг. Та нар 17 оны сонгуулийг мэдж байгаа бол яг ийм байдалд автагдсан. Аль ч сонгогч нэр дэвшигч маань олонхын санд аваагүй учраас аймгийн улсын хэмжээнд дахиад эхний хоёр сонгогч одоо нэр дэвшигч маань дахин санд хураалтанд орсон. Тэгэхээр энэний ард бол дахиад зардал гараад идэг. Энэ зардал маань хинээс гардаг нөгөө татварлагчийн л мөнгө явж байгаа. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдийнхөө төлөөллөг эрхийг хангахын тулд энэ сайхан боломжоо ашиглаж чадахгүйгээр дахиад өөрөө өөрсдөө татварын мөнгнөөс ингэж гаргаж ирэх хэрэг байна уу гэв. Тэгэхээр яг өнөөдөр ухамсартай байдлаар өөрөө өөрсдийнхөө эрхийг хамгаалах, өөрөө өөрсдийнхөө үүргийг биелүүлэх, олон талын ач холбогдол болоод сонгуулийг аль болохоор олон дахин давтахгүй байна. Аль болохоор бид аймгийн сонгуулийн орон зүгээс яаж байгаа гэхээр нэгдүгээр эрсийг бүрдүүлэхийг хүсэж байна. Хоёрдугаарт бол нэг л удаа сонгуул явуулаад дуусчих сайн байна. Яг тэгэхээр бидний албан хамгааллын дэглэмтэй байгаа энэ үед иргэдийг дахин цуглуулад авах, дахин сонгуулаад авах хэрэг зардлын хувьд ч тэр за энэ одоо албан хамгааллын дэглэмийн байгаа энэ иргэдийнхээ амнаас эрүүл мэндийн эсрэг нь үлдүүд аль болохоор бид нар багасхыг л зорж байна. За сонгуулийн санал хураалтын үеэр яригддаг нэг чухал асуудал байдаг. Энэ бол уул уурхайн компаниуд ажиллаж байгаа ажилчид. За уул уурхайн компанидын ажил байгууллагууд одоо тухайн аж ахуйн нэгжүүд ажилчдаа зохион байгуулалтаар нэгдсэн журмаар авчираад саналыг нь өгүүлдэг байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үеэр ковидын хөл оройтой холбоотойгоор хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байна. Энэ дээр ямар зохицуултууд хийгдсэн бэ? За нэгдүгээр эрсийн харьцуулал яригдж байгаа үед бол энэ асуудлуудаа заавал явуулъя гэдэг. Бид нар бүх уул уурхайн компаниуд албан бичгээс аймгийн сонгуулийн ороноос хөрвүүлсэн байж. За үүнтэй холбогдуулаад бас аймгийн онцгой комиссад төсөлтэй тавьсан. Аймгийн онцгой комиссаас шийдвэр гарсан байгаа. Аль болохоор иргэдийн одоо энэ саналаа өгөх бололцоонуудыг илүү хангаж өгөө. Энэ эрхээ эдэлж байгаа. Эрхээ эдэлж байгаа энэ эрхийг нь одоо хангаж өгөх энэ зарчмыг нь дагуу аймгийн сонгуулийн ороо төсөлтэй тавихаар аймгийн онцгой комиссоос энэ одоо дэмжиж гаргасан байна. За бид нар үүний дагуу уул уурхайн компаниудад хөсөлтөө өгөхөр одоо жишээлбэл Шиншэн компани санал өгөх сонгогчдынхоо хүсэлтийг аваад саналаа өгч байгаа сонгогчдын нэг тээврийн хэрэгслээр аваад ирээд яг хин ямар сонгуулийн хооронд саналаа өгөх юм бэ гэдэг нэг машинаар явахаар одоо ингээд манад албан ёсоор мэдэгдчихэд байна. Одоо Шиншэн компани гэдэг. Яг үүнтэй адилхан одоо газрын төсний компани гэдэг юм одоо энэ Петрошинад ачин тамсаг гэдэг компаниуд маань энэ дагууд нь бол ингээд манайх сонголтын хийх болцоор хангаж өгөө гэдэг юм өсөлтийг манад ирүүлээд байна. Аймгийн сонгуулийн орнд. Энэ бол айгүй боломжтой байлгахгүй. Нэг автобусаар авцардаг. Тэртээ тэргүй тэнд нэг дор ажиллаж байгаа улсууд учраас албан хамгааллын дэглэмээ бариад ирээд маска зүүж ирээд ирснийхаа дараа ерөөс олон хүнтэй автахгүй, энэ тэнд хоол идэвхгүй байх үднэс нэг машинаар авцараад тэгээд сандыг өгүүлчихэд буцаага тэр машинтаа суулгаад ингээд аваад явна гэсэн ийм зохицуултыг хийгээд явж байгаа юм. Энэ бол хамгийн боломжтой зохицуулт байна. Тэгэхээр нийт одоо хичнээн иргэд уул уурхайн компанид ажиллаж байгаа иргэд ирж саналаа өгөхөр байна. Тоон байгаа юм. Одоо ер нь яг манай аймгийн сонгуулийн хорон дээр ирчээд байгаагаар бол 200 гаруй сонгогч байгаа. Ер нь уул уурхайн компаниуд дээр ажиллаж байгаа. Энэ 200 гаруй сонгогч бол саналаа өгнө гэдэг хүсэлт өгчөд. Гэтэл яг үндсэндээ бол за зарим иргэд маань бол бас жоохон юу вэ? Аймаг бол бас орой зэрийн асуудлууд байна гэдэг утгаараа бид нар бол саналаа өгөхгүй гэдэг. Ингээд уул уурхайн компани дээрээс ирэхгүй байх юм нөхцлүүд бас тодорхой хэмжээгээр байна. За тэгвэл энэ аймгийн төвд амьдарч байгаа тэгснээс сумын харьяатай бас ийм иргэдүүд байгаа шүү дээ. Эсвэл Сэргэлэн суманд ч юм амьдарч байгаа хэрнээсээ аймгийн харьяатай. Энэ харьяаллахаа дагуу сонгуулаа өгөх учраас энэ иргэд дээр ямар зохицуулт хийгдэх юм? За энийг одоо бид нар яг аймгийн онцгой комиссад нөхцөлийг тавьсан. За жишээлбэл Сэргэлэн суманд үндсэн хаягтай. Гэтэл болохоор үндсэндээ бол аймгийн төв дээр амьдраад байдаг. Одоо иргэдийн одоо уулын шилжилтээ хийх үндсэн үүрэгтэй. Гэтэл одоо 180-аас дээш хоногоор одоо тухайн газар амьдрахгүй бол шилжилтээ хийх үүрэгтэй байхгүй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаа боломоос яг энэ сонгуулийн үеэр бол тодорхой хэмжээний зөрчлүүд гардаг. Гэтэл энэ зөрчил нь зөвхөн сонгуультай холбоотой биш. Тухайн иргэний одоо нөгөө төрөөс олгож байгаа халамжийн асуудлууд, бусад нэг ажлуудын янз янзын юмнуудыг өргөх болохоор тэрэн дээр сүндрэл гардаг байхгүй. Тэгэхээр иргэд маань шилжилтээ хийхгүй байгаа нь нэг талаас бол бас төрийн үйл ажиллагаанд нэлээд өндрөл очруулдаг юм байна. За энийг бид нар аймгийн онцгой комиссийн нөхцөлийг тавихаар аймгийн онцгой комиссаа шийдвэр гаргасан. За ямар шийдвэр гарсан бэ гэхээр нэгдүгээр 24 цагтаа багтаад саналаа өгөөд ирэх байгаа сонгогч одоо жишээлбэл аймгийн төвөөс гараад тухайн суманд очиод саналаа өгөөд ирэх байгаа сонгогчид бол явуулна. Гэхдээ ямар шаардлага тавих вэ гэхээр хурууны бэхэн тэмдэглэл хийж байгаа.
хурууны бэхэн тэмдэглэгээ тавьж байгаа учраас тэр хүн саналаа өгөхөөр гарахт нь анхааруулж байгаа. За та оргийг буцаж орж ирэхдээ хурууных бэхэн тэмдэглэгийг хийлгэсэн байгаа шүү. Гэхдээ 24 цагийнхаа дотор орж ирнэ. Нөгөөрөлд бусдад хавтал үүсэхгүй тулд та 24 цагийнхаа дотор орж ирнэ гэсэн энэ зүйлийг хэлж байгаа. Хурууны бэхэн тэмдэглэгээтэй бол та саналаа өгсөн байна гэж орж ирнэ. Хурууны бэхэн тэмдэглэгээ хийгдэггүй байвал тэртээ тэргүй гарч байгаа пост болгон дээр бүртгэл хийгдэж байгаа. Энийг хийлгээгүй байвал та саналаа өгөх гэрэн үүргээ биелүүлээгүй хэрнээ одоо энэ дэглэмийг зөрчиж та гарч байгаа учраас тэр хүнийг оруулахгүй байх эрсдэл үүснэ. Тэгэхээр иргэд маань өөрөө саналаа өгөхөр явж байгаа заавал саналаа өгöd орж ирнэ. Хэрвээ саналаа өгöd орж ирэхгүй саналаа өгөөгүй байх юм бол тэр иргэнийг оруулахгүй байх учраас буцаа цаанаа очиод бол их хүндрэлтэй үүснэ нөхцөл байдал үүсэж байгаа. За сумаас бас гарах хөдөлгөөнд нь бас энэ дээр хяналт тавьж байгаа. Бүх сумаас гарч байгаа постууд бүгдэнд нь чиглүүлсэн. За энэ дээр бас яаж байгаа вөхөр саналаа өгөхөр орж ирж байгаа бол буцаад гарахт нь бас хурууныхын бэхэн тэмдэглэл шалгахаар байгаа. За нөгөө талаас урсгал нь аймгийн төв дээр саналаа өгж байгаа ийм хүмүүс байгаа. Өдөө мал дээрээ гарцсан байдаг. Гэтэл аймгийн төвийн хариалтай байдаг. Ийм нөхцөлд бол аймгийн төрөө орж ирээд зөвхөн бэхэн саналаа өгөөд буцаад гарахын зөвшөөрөл. Тэр бол 24 цагийн дотор. Магадгүй энийг далимд бол одоо хөдөө явж болох юм байна гэд гараад одоо жишээлбэл сэргэлэндээ саналаа өгнө гэж гараад тэр чигээрээ явчаа саналаа өгчхөд 3-4 хоногийн дараа орж ирэх гэж бол уучлаарай. Таны бол 24 цагийн хугацаа өнгөрсөн учраас таныг оруулж ирэх боломжгүй гэж. За энэ дээр бол хоёр хон сумын асуудал яригддаг. Нэг нь бол халахгүй сумын асуудал 360 км газар дахиад саналаа өгөөд буцаж ирэхэд бол 12 одоо 24 цаг амжихгүй учраас тэр хүнийг бол нэг өдөр сунгаж болж байгаа. Чулуу ороод сум энэ хоёр сум дээр л ийм асуудал яригдж байгаа. Бусд нь бол тухайн өдөртөө амжаад саналаа өгөөд ирэх боломжтой байгаа учраас энэ дэглэмийн үед бол боломжтой байлаа гэж харж байна. За өмнө таны өгчсэн мэдээлэлээр манай аймгийн хэмжээнд эмэгтэйчүүд голлон одоо сонгуулаа өгдөгөө. Тэгээд 35-аас дээш настайхан бол итвэхтэй амрагддаг гэдэг. 18-аас 25 насны залуучуудын итвэх оролцоо бол маш муу байдгаа гэдэг. Тэгвэл энэ сонгуульдаа одоо оролцохгүй байгаа шалтгааныг нь бас юу гэж харж байна? Магадгүй төрдөө итгэхгүй байгаа энэ итгэлтэй холбоотой юу? За нэг талаасаа бол төрд итгэхгүй байгаа гэдэг итгэлтэй холбож тайлбарлаж болно. За яагаад төрд итгэл ингэж сонгогчдын хувьд ялангуяа залуучдын хувьд муудаж байгаа гэхээр хэдэн учир шалтгаан байна. Нэгдүгээр дөнгөж 10 жилийнхаа сургуулийг төгсөөд нийгмийн амьдрал төл тавиад эхлэхэд нь тэр залуучуудын тарих сэтгүүд ганцхан зүйлээс болоод энэ бүх муу мухай юм хийж байгаа чинь ганцхан төрийн албаа агчч юу гэдэг. Гэтэл төрийн албаа агчид нь нөгөө орон гэрээ мартаад ажил төрлөө хийгээд ингээ яваад идэг. Яг төрийн үйлчлэгэнд үзүүлж байгаа албаа агчдад ямар ч буруу зүйл байхгүй байхад өнөөдрийн манай гаргаж байгаа хуульд зарим нэгэн тогтолцооны гажуудлаас болоод маш хэмжээний чирэгдэлтэй зүйлүүд байдаг. Одоо жишээлбэл манай хуулиудын ихэнх нь дандаа бие бинийгээ хянах зорилтойгоор их байдаг. Нэг төрийн албаагт ангаараа шууд шийдвэр гаргах боломжгүй. Тэр боловсруулаа гаргасан шийдвэрийг нь шат дамжиж маш олон шат дамжиж нөгөөх нь шийдвэр нь бүрэн төгс болдог ийм зүйлүүд байдаг. Гэтэл иргэд маань хариуцсан мэрэгчлэлтэй нь очиод чи одоо шийдвэр гаргаад үг гэдэг. Энээс болоод нөгөө хүн суртал байна. Бухимдал ингээд төрдөг. Тэгээд энийг болохоор дандаа төрийн захиргааны албаа агчдад нялзааж байгаа. Нөгөө талаасаа бол бас улс төрийн одоо зарим хүмүүс маань одоо өөрсдөөсөө холдуулах үүднээс улс төрийн одоо энэ төрийн захиргааны албаа агч нар маш хэмжээгээр дайрдаг. Төрийн захиргааны албаа агчдыг одоо буруу ажиллаж ийн гэдэг ийм зүйлүүдийг асар хэмжээгээр ярьдаг. Энээс болоод одоо дөнгөж амьдралд төл тавьж байгаа залуучуудын хувьд бас нэг эргэлзээтэй байдал төрдөг. Төрөл буруу ажилладаг юм байна. Төрийн албаа агчдад л муу байдаг юм байна гэсэн ийм сэтгэл зүйх төрж байгаа. Энээсээ болоод нөгөө иргэнд одоо ялангуяа залуучуудад төрд итгэлийн алдаа нэгдүгээрт гараад байна. За хоёрдугаарт бас шинэ үеийн залуучуудад бас нэг ийм тогтолцоо бүрдэж байна. Юу гэхээр за төрийн гаргаж байгаа шийдвэр яг миний амьдралд өнөөдөр юугаар нөлөөлөх юм. За би саналаа өгсөн ч үгүй ч юм яах юм. Тэр чигээрэл явдаг юм явдгаараа л явна шүү дээ. Миний санал тэнд нэг чухал биш. Гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа учраас бас тодорхой хэмжээгээр саналаа өгөх идэвхжил их муу байна. Тэгэхээр аль болохоор залуучууд тэр тогтолцоо эндээ одоо саналаа өгж яг өөрийнхөө итгэл үнэмшилтэй юмуд дээр харьцъя гэж бодвол аль болохоор саналаа өгч энэ одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бас нэгэн чухал асуудал энэ шүү дээ. Тэгэхээр эндээ бас залуучууд маань илүү анхаарч байгаагүй бол яг одоо 35 хүртэлх насны залуучуудын ялангуяа 20 хүртэл насны залуучуудын идэх маш бага байдаг. Тэгэхээр энэ дээр бас залуучууд нас нэлээд анхаарах хэрэгтэй болоо гэж бодож байна. За нөгөө талаас нийгмийн харилцаанд ер нь бол илүү эмэгтэй хүмүүсийн даван байлал ихссэн байна. За төрийн албаа агчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Ялангуяа багш инженер гэдэг. За мөн одоо ингээл яг 10 жилийн одоо сургуульд ингээд төгсөөд гарч байгаа хүүхдүүдийн ихэнх нь хүүхдүүд.
За тэгээд дараа нь нэгтэй сургууль орж байгаа нуудад дандаа ихэнх нь охтууд ихтэй сургуулаа төгсөөд гарч байгаа ихэнх нь охтууд ингээд шат шатандаа ирчүүдийн тоо багасаар байгаад яг одоо жишээл төрийн албаны шалгалт өгж байгаа улсуудын ер нь дөнгөж нэг 10-20% нь ирчүүд байгаад байгаа жишээ. Гэтэл цаана 80% нь эмэгтэйчүүд байгаад. Энэ яг орж байгаа нэгтгчлээрээ шалтгаалаад нийгмийн одоо харилцаанд илүү эмэгтэйчүүд оролцох магадлал өндөр байна. Тийм учраас нөгөө сонгуул сандаа өгөх энэ тоо бол эмэгтэйчүүдэд бас давмгай байдаг. Ийм зүйл ажиглагдав. За баярлалаа. Маргааш одоо болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.